За цалингийн картыг тухайн хүн төсвөрөөр сонгож харах. За цалингийн картыг сонгож харахаас өмнө мэдээ цалингийн мэдээллийг C гэсэн багнаас за мөн Q гэсэн багт хүртэл оруулсан байх шаардлагатай. За энэ дээр 1, 2, 3 сарын цалингийн мэдээлэл орсон байна гэсэн үг. За ингээд цалингийн мэдээллийг 3 сар Эрдэнэ сайхан өөрийн цалингийн картыг авах хүсэлт тавьсан гэж үзье. Тэгвэл тайлан арга сонголтоос цалин шийтний сүүл цалин гэсэн хэсгээр 3 дахь сараа дуудуулан өгнө. За 3 дахь сараа дуудуулж өгснийхаа дараагаар за ажилтны нэр сонгож харах гэсэн энэ хэсэг байгаа. EQ багнаас EU баг хүртэл ажилтны нэр сонгох гэсэн хэсгээр очин энэ хар саарлнуудын дотроос за тухайн сонгож харах ажилтныхаа нэрсийг сонгоё. За ингэхийн тулд Эрдэнэ сайхан гэдэг хүмүүс өөрийн цалингийн картыг авах хүсэлт тавьсан. За Эрдэнэ сайхныг сонгоод тайлан харах сонголтоос цалин шийднэ. За хураангуй гэсэн хэсгийг давж өгнө. За ингэсээр Эрдэнэ сайхан дээр 1 болон 2, 3 сар буюу 1-р улиралд нийт тооцсон цалин, за үүнээс авч байгаа нийгмийн татгал, хүнний орлогын албан татвар, судалгын дүн болон гартуулах цалин дэлгэрүүлэн харуулж өгч байна. Ингээд нэг бүрчлэн тухайн ажилтны төсвөр дээр цалингийн картыг сонгож дуудан харах боломжтой.